Зяг сайн мэцхан уу guys. Энэ удаагийн бичлэгээр би хамгийн дээд түвшний Шинков гэх галзуу вебтүүнийг ярьж хөрбөлдсөн байна. Вебтүүн маань эхлэхдээ нэлээд учир битүүлэг эхэлж 79 оролдлого 315,850 охирогч. Энэ бол сорилтын цамхагийг эзлэх гэсэн хүн төрөлхтний оролдлогын үр дүн гэж эхэлнэ. Үгэрч блогийн хүн төрөлхтний сүрэлгээд цаг явсаар байх ба энэ цаг дуусвал бодвол хүн төрөлхтөн сүрэх юм шиг байгаа. Хүн бүгд итгэл найдвараа алчсан хүмүүс өглөө үлээгээд байж байдаг юм. Гэхдээ нэг сонин лайв чат шиг юм гарч ирээ. Хүмүүс хоорондоо чатлаж байхад сорилтын цамгагийн 48 дугаар давхарт нэг соригч орж ирдэг юм. Бүгд л соригч үлдсэн байна гэд бүх хүмүүс энэ хүнд итгэл найдвараа даатгадаг. Энэ үйл явдал нь бодвол шууд лайваар гарч байгаа бололтой. Лайвынх нь үзэгчид шууд огцом ихсэн. Хариу өнөөх соригчийн өдөөс энэ давхрын босс галт руу гарч ирээд хүн төрлөختөө итгэл найдвараа алдахгүй маа. Чамайг илүү зовлонтойгоор ална энтергээд доороос нь гинж гаргаж ирэн хөдөлгөөнийг нь хороод дээрээс нь нят зохино. Ингээл хүн төрлөختний итгэл найдвар үгүй боллоо гэж бодох үед тэр дайралтаас нь бултчихсан байдаг. Галт руу улам хэлэгнэ. Өөрийн галт амьсгалаар галлахад соригч дайралтаас нь бултаад зөрүүлэн дайран нүдэнд нь ганган сороо үлдээж гисэн байдаг. Систем ертөнцийн дурсамжийг уншиж байна гэсээр баахан номнууд гарч ирнэ. Энэ номнуудад нь чадварын мэдээллийг хадгалдаг бололтой. Мань залуу тамийн төл хар нүлэмсийг дуудаж байна гэж хэлэн хоёр чадвараа идэвхжүүлнэ. Галт руу галаар устгах чадахгүй болохоор өнөөх галт руу их л бардан байна. Манай хүн өнөөх гаргаж ирсэн хоёр чадвараа нэгтгэхэд эхэлдэг юм. Энд ихэр солиотой байгаас тэ хоёр чадварыг нийлүүлээл дундаас нь өөр нэг чадвар гаргаж ирээл. Ёо солиотой. Өнөөх нэгтгэл нь дуусаад дундаас нь Этерионы амьсгал хэмээх чадвар гараад ирчихсэн байдаг. Өнөөх галт руу хараад гайхал наадах чинь эртний луудын нэг Этерионы ашигладаг хамгийн хүчтэй амьсгал уу? Чи яг хийм бэ? Гэхэд өнөөх соригч маск авчихсан байх ба өөрийгөө Кан Жинхёг гэж танилцуулдаг. Энэ миний чамааг алж байгаа анхны удаа биш энтергээд нэлээд сони юм яриад байдаг. Харин үзэгдэл солигдоод нэг залуу видео тоглоом тоглоо сууж байдаг. Саяны болсон зүйлс зүгээр л тоглоом байсан гэж үү? Эсвэл өнгөрсөн үү? Ирээдүй юу? За мэдгүй. Тэр нэг виртуал бот байдал дээр суурилсан сорилтын цамхаг хэмээх тоглоомын талаар ярьж эхэлнэ. Энэ тоглоомыг анх гаргахад нь тоглоомын донтонгууд ялах гэж оролдсон. Жилийн 365 хоног унтлахүй. Хоолч идэлгүй тоглосон юм. Гэхдээ 3 жилийн дараа хүмүүс сорилтын цамхагийг ялахын хараггүй тоглоом байсан гэдгийг нь ойлгосон. Тоглоомынхын зарим зүйлсээс иш татвал бараг л дийлдэшгүй үүднээс ихвэл цаг агаар нь хасах 60 Цельсийн хүйтэн бөгөөд хүмүүс цагч хөрөхгүй хөлдөж хүхээр эрс уур амьсгал. 10,000 км-с том төөрдөг зам. Төд удалгүй тоглоом бараг л устдаж үгүй болсон. Гисэн идэж хэдэн тоглоомын донтонгууд үлдсэн байлаа. Харин тэдний нэгэн сорилтын цамхагийн 50 дугаар давхрыг эзлэн энэ тоглоомыг ялсан анхны хүн болдог юм. Энэ залуу тоглоомын үе болгоны тээжлэг хүртлээ ахин давтан тоглосоор 11 жил энэ тоглоомыг дасралтгүй тоглочихсон байдаг. Тэгэд энэ залуу стрим хийдэг байж үү? Эсвэл YouTube дээр оруулдаг юм билүү гэд энэ залууг YouTuber, стример гэдгийг нь мэдж байгаа. YouTube гэдэг нь бот амьдралаар их YouTube шүү заяа. Гэтэл систем гарч ирэн 12 цагийн дараа шинжилэлт явагдана гэдэг. Шинжилэлт хийгдэнэ үү байна уу хамаагүй. Ахиж тоглох бодол байхгүйгээд өнөөдрөөс стример, YouTuber байхаа болж тогтмол ажил хийнэ гэж боддог юм. Энэ тижээх гэр бүлгүй гаванцаар амьдардаг. Энэ залуу бол манай вебтүүний гол дүр Кан Жинхёг. Та бүхэн энэ нэрийг сонсоод таньж байгаах бичлэгний эхэнд гардаг луутай дуулдаг аюугаас. Оройн манай хүн шууд лайваар мукбанг хийгээд хүмүүс нь ширээний хөл нугарлаа. Яас их хоолой энтергээд. Тэгтээ манай хүн бол гаднаа гяланцэг, дотроо баланцэг байхгүй юу да. Ийм мукбанг хийх хоолоо авахын тулд хэд хоног хоолгүй, нойр хоолгүй зүтгэж авдаг. Оройн шар харгантаас огцсон юм хэвтэж байгаад босч ирээд сорилтын цамхагийг ялж байгаа бичлэгийг оруулах хэрэгтэй гэж бодон компьютероос хаахад өөдөөс нь мэдээгээр ухтаж авна. Энэ мэдэн дээр нь сорилтын цамхаг жинхэнэ амьдрал дээр гарч ирлээ гэж байх ба энэ нь үнэн байж сорилтын цамхагийн систем Жинхёг юм. Гүвээ ондорчлаа. Бүх хүмүүсийн өмнө гарч ирээд бүх тоглогч нар бүх цамхагийн бүх давхрыг 90 хоногийн дотор давах ёстой. Хэрэв бүтлгүүдэх юм бол хүн төрлөختөн устдах болно хэмээн хэлдэг. Жинхёгч энэ мэдээг сонсоод нэг тийшээ яарангүй. Энэ үед хүмүүс яаран сандралдаж ихэнх нь би бусaan руу явна. Солонгосоос явжлаа хайшаач явсан хамаагүй гэсээр явж байдаг. Уул нь бол үнэ эрэхтэй энэ сорилтын цамхаг нь дэлхийн өнцөг болон бүрд гараад ирчихсэн байгаа. Тэгээд бод амьдрал дээр ч гэсэн юм нэг юм болвол иймэрхүү гаруудаас олж хүн төрлөختөн сөнөх нь ойлгомжтой байлээ. Жинхёг нэг метроны буудал ч юм уу нэг супермаркетын биений давхар руу ороход аль хэдийн манай хүнээс төрүүлээд нэлээдгүй олон хүн ирчихсэн байх ба энд нь утгагүй цөөн тоогоор хэрэгслийн нийлүүлэлт гарч ирнэ гэдэг.
Тэгсэн манай хүнийг ардаас нь энэ нэг нөхөр дуудан заяа. Заавдахгүй энэ нөхөр хүчнээс танилцуулахгүй явчих. Энэ нөхөр чинь Кан Жинхёгийн харьяалагддаг компанийн менежер. Тэгээд манай хүнийг чи эдгээр давхар хүртэл явсан. Галзуу юм шиг л тоглолдог байсан мэт гэж асуугаал. Энэ нөхөр чи яг үүндээ бол стримруудыг хураад ингээд шодрог ус гэрээ хийлгэдэг байсан. Хэр олон стримийн төдийчнийг өрн дуунахдаг байсан. Харин стримрууд эсэргүүцэхэд компанийн хуулийн ферм эсэргүүцлийг тэр дорн таслан зогсоосон. Эцэст нь ихэд манай залуутай хамт юу ч үгүйгээс эхэлж байсан хүмүүс компаниг орхицгоос. Тэгсэн манай хүнийг даргалах гээл надад туслал яах вэ гэрэгч нь арай дээр нөхцөлтөөр шинжилэлт өгнө энтэр гэсэн. Жинхё ганц сайхан мөргөөд хідэн шүд цөм аваа явчихдаг юм. Тэгснээ цусан садарч мадраал иш миний дүү яас их кола уугаа. Ингээд ясчин бүр сэрэгчсэн байж ганц мөргөөл хідэн шүд цөм яваал. За тэгээ хүүхдүүдээ кола их уувал энэ ах чигээл болно доо. За тэрч ах. Гэнэт усан хориглоорын доороос ус цацарч нэг мод гараад ирнэ. Энэ өнөөх нийлүүлэлт нь бөгөөд энэ модны жимснээс нийдвэл хүч чадал, шалмгаа байдал, тамир тэнхээ мөн шид гисэн энэ хэдэн үзүүлэлтээс нэг нэмэгдэх юм байна л. Тэгтээ өөртөө дөрвөн гараад ирчихсэн тул хүмүүс хоорондоо алцах нь ойлгомжтой. Харин энэ үе жинхэнэ зүгээр л 50 хараа зогсно. Харин бүх жимсийг нь идэж дуусах үед мод догширч дайрж эхэлнэ. Хүмүүс тухтаж нөгөө нөхөрч бас тухтаж байхад жинхэнэ яг жинхэнэ шагналыг нь бүх жимсийг эзний дараа л авч болдог юм аа. Энтергээд ичийн талаар нь биеийн талаар нь гээд тэр хоёр хамтрахаар болж тэр хоёр хоёул нэгэн зэрэг хөдлөнө. Гэхдээ жинхэнэ модны дайралтаас бултаад нөгөөдхөө анзаарахад өөрөөс нь урвчихсан байдаг. Харин түүний энэ занг нь мэддэг байсан жинхэнэ үүнийг нь ашиглаад өөрийг нөгөөш болгоод модонд баригдуулан бяцлуулж алуулдаг юм. Тэгэл манай гараа бүр дайралтын хэм хурд энтергээд бүгдийг нь мэддэг болчихсон. Амархан бултаад дайралтыг нь өөрлөө нь ойлгоод модны зүрхийг нь гаргаад ирдэг. Мод бас зүрхтэй те. За яг мод ч гэсэн хүн шүү дээ те. Мод улам хэлгний скил энтер ашиглаад бүр хүчтэй дайралтаа ихэд жинхэнэ үнээс нь бултаж чадахгүйгээ мэдж байсан тул газраас нэг модны мөчөр аваад дайралтын чиглэлийг өөрчилж хазайлгаж эхлэв. Мод руу давшина. Харин мод дахин нэг чадвараа ашиглаад унтуулдаг эрвээ хинүүнд гаргаж ирнэ. Гэхдээ мань нэг газ арга хэмжээ аваа амьсгалаад хөвцөр үргэлжлүүлэн давшин модны зүрх рүү зоож гараараа модыг хоёр тийш нь хуваадаг. Тэгээд систем таны амжилт маргааш алтрын танхимд нэг өдрийн турш үлдэх болно гэдэг. Алтрын танхим гэдэг нь ингээд хүний амжилтыг хадгалдаг газар байхгүй юу? Тэгээд тэр хадсныг нь ингээд бусад хүмүүс системээрээ харж чаднаа гэсэн үг. Тэгээд систем жинхёгоос нэрийг нэхэхэд надад нэр байхгүй. Бүх зүйлээ хаалттай байлгана гэхэд систем түүний нэрийг үл мэдэх гэж өгөөд царайг нь бүрэлзүүлээд хоолойг нь хувиргана гэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр ингээд бичлэг энтер нь орохоор царайг нь бүрэлзүүлээд хоолойг нь хувиргаж оруулаа гэсэн үг. Тэгээд жинхёг гол зүйлээ авах гээд модны доошоо ухаж байгаад нэг бөмбөлөг олоод авна. Нөгөө жимс нь бол аль нэг үзүүлэлтийг нь 3-аар нэмдэг бол энэ нь 12-оос баггүй гэдэг. Тэгэл манай хүн нөгөөтгөө идсэн гэрэл мэрэл цацраал боломжит оноо нь 12 болчихдаг юм. Гэхдээ би нэг юм бодлоо л та. Тэр жимс нь гарч ирэхэд манай хүн бүгднтэй нь алцаал дөрүүлэн аваад 12 үзүүлэлт аваад дараа нь энийг авч олоогүй болоо тэгвэл хамаагүй үзүүлэлт авна шүү. За мэдхгүй тэгэл би ямар ачаалал зохиолч мохолчтой хэрэлдээд байж амаар биш. За. Дараанаас нь жинхёгийн өнөөх модыг ялж буй бичлэг нь ороод нийллээдгүй шуугуулад хүмүүс гайхаж биширч байхад дуунд нь саналуудч бас орж ирнэ. Жишээ татаж уншиж өгвөл би усан компани захирал паг ухшиг байна. Би танд шууд нийтээр бөмбөн бэлнээр сар болгон 100 сая воноор тэтгэх санал тавьж байна. Бас мөнгийг хүссэн хэмжээгээр ч өгнө. Энэ сэтгэлдлийг харавал надтай холбоо бариарай гэх мэт комментууд ирсэн байдаг. Гэхдээ манай хүн бол өмнө нь байсан бол зөвшөөрхөлөө л. Гэхдээ одоо бол мэдлэгээ 1 тэрбум байна уу 10 тэрбум байсан солихгүй гэж бодож байдаг. За та нар мэдлэг хэрэг хүнтэйг харж байгааз тийм учраас яг одоо босоод хичээлээ эцэх. Аангүй байж. Энэ бичлэгийг үзэж дуусгачаад босоо хичээлээ. Манай хүн дараагийнхаа төлөвлөгөө энтрийнхаа талаар яриад ингээд сорилтын цамхаг анх гарч ирэх үед сорилтын цамхагаас маана ялгарч сөөвөл таяар дарахсан. Тэгэд нэг хүчтэй нөлөө үзүүлээгүйч нэг том ялгаа байсан гэвэл цамхагийн гадуур байсан түүхий зүйлс хэрэгсэл болсон. Гэхдээ жинхэнэ биш бөгөөд жинхэнэ цамхаг дотор байгаа. Цамхагийн гадна байгаа нь орлуулга буюу хуваалбар юм. Тэгээд жинхэнэ Солонгосын үндэсний музейг дээрэмдэх гээд хурж ирдэг юм. Манай хүнийг хаалгаар орж ирэх үед ахин л манай хүнээс төрүүлээд хүмүүс ирчихсэн байдаг. Бүрч болоогүй нэг хүнийг бүр шатаагаад алчихсан байдаг. Угаасаа Солонгост нэг л үндэсний музей байдаг тул их хүн ирэх нь тодорхой л доо. Ихэнх хүмүүсийг хүсэж байгаа зүйл нь агуу газрын зураг. Энэ газрын зураг нь цамхагийн хаана балгас, хаана төөрдөг зам байгааг хэлж өгөө зогсшгүй. Тэнд ямар мангас байгааг хэлж өгөө. Гэхдээ 10 дугаар давхар хүртэл угаасаа манай хүнд энэ газрын зураг хэрэггүй. Учир нь манайгаа цээжээр бүгдийг нь мэднэ. Харин үед болохоор бүгд алцаал байж байдаг. Тэгэл нэг нь болохоор бүгдээрээ зогссоо. Одоо нас хөдөлсөн энийг нь швяална гээл
том дугаараа бүлтгүүл хөстрээд байдаг. Гэтэл хүмүүс нь болохоор за битүү гуцаад байгаараа энэ төр гэсэн онцгой чадвараа нээчихсэн байх ба чадвараа ашиглаад гараа чулуугаар бүрээд газрын зураг минэх гэсэн нэг өвгөн гарч ирээд тэрнтэй ч санал нийлж чадахгүй нэ гэд өөрийгөө нөхөрсгөөр танилцуулахад нөгөөх нь за бити басаад байгаараа хүзүүгч уулах шүү гэсэн. Чи миний хүзүүг углах би чамайг шат зүүнс уулах аль нь хурдаг гэдгийг харъя л та гэд галын шид ашиглаад нөгөөдгийг чинь доор нь үнс суулгачихдаг юм. Тэгээд энэ хөгшин нөгзөгний дослохын ч юм уу нэг юу ямар тааж нэг охинд энтгээ датгаа цаашаа. Нөгөө охин нь болохоор энэ Египтийн хамгаалагчийг чи юу гэдэг вүлээ та байж ивэ. Харин нөгөө би Египтийн түүх хичээл дээр байгаагүй маа фак. За ямар тааж ийм нэг жижигхэн хөшөө юм уу эсвэл орлуулга юм уу эсвэл нуус чадвар нь ч юм уу битггүй нэг юм хийгээл амьлуулч тийм. Тэгснэ хөдлөвөл үхэн шүү гэсэн дундуур нь манаагай бол зүгээр юу ч болоогүй юм шиг л зүгээр алхаал газраас юм түүгээ явж байдаг. Нөгөө охин ч уурлаад хөшөө нь жадаа шидсэн боловч манигай нүцгэн гараараа чиглэлийг нь өөрчлөөд газар унахчихдаг юм. Тэгсэн нөгөө охин тоогоо нэмэн 4 баримл гаргаж ирээд амьлуулдаг. Жинхэг харснаа нийт 5 ширхэг ийм орлуулгыг дэвхжүүлж чадсан чинь муугүй шүү гэсэн. Муугүй. Тийм ээ муугүй. Илүү тодорхой хэлэх юм бол гайхалтай дундаж хоёрын гол их юм уу та гэхэд нөгөөх нь ч уурлахад тэгвэл чамд харуулъя. Чи бит хоёрын шадварыг хэд хялтгаа гэд. Гэхдээ манай хүн өдөртөө их сайн юм а те. Бараг рэп байталд орвол лаахар юм шүү. Тэгснээ өнөх газраас аваад исэн цаасаа шидээд нэг өөр орлуулгын тэртээ нэгтгэхэд байдаг. Систем, нарс мод болон бар орлуулга шүдэ эжидтэй нэгтгэж байна гэж хэлнэ. Тэгэхээр 3 юм нэгтгэсэн биш үү те. Нарс мод дээрээ барыгаа нэмснэ дээрээс нь шүтээ ээжид гэдэг юм нэмсэн байх шиг л шүү дээ. Тэгэл амар сүртэй уулын захирагч гарч ирж байна. Химээ аврах том бар гараад ирдэг. Тэгэд энэ бар өнөөх чоннуудыг яадах юмгүй ээлж дарааллаа устгаж охин руу чинь охин шууд шидийн нэрийн трийг нь мэдрээл аль хэдийнэ буугаад өгч гэж байгаа юм. Жинхэг очиод шууд дутаа хамууны маскыг аваад иргээл дээрэмдээд авчихдаг юм. Тэгэхэд барыгаа энд хамгаалагчаар үлдээчгээд өөрөө хэлэхдээ одоо юу сорилтын цавгагийн хамгийн агуу чадварыг олж авъя гэд цааш явна. Үзэгдэл солигдоод бол жинхэг нөгөө чавганцын дэргэд очихсан зогсож байдаг юм. Тэгэд энэ үгэн чи уулын цаашаа явах гэсэн боловч урд нь хаалт тавьчихсан байдаг. Энэ үгэн чинь болохоор би хизээч ийм төрлийн хаалт тавьж байгаагүй. Шидийн болон биеийн хүч нөлөөлөхгүйсэн гэсэн. Мань хүн хурж үзчих юм зээд яаж онгойлгохыг нь мэдчихдэг байхгүй. Зүгээр карпо гэдэг нэг тарин хилээд л онгойлгочих юм байна лээ. Гэхдээ жинхёгийн чавганц тэлхтэй болохоор ингээд энэ хаалтыг солруулахын тулд та зогсолтгүй галын шидэ үүн дээр ашиглах ёстой. Таны шидэ ашиглаж байх байгуугаар би ороод бүх хэрэгцээтэй шүдэнүүдийг цуглуулад гараад ирье. Надад зогсолтгүй ашиглаж хаалтыг солруулахаар хэмжээний хүчтэй довтлогооны шидэ байхгүй. Удахгүй өглөө боллоо. Яарвчлаа. Би тань газрын зургийг өгье. Эдгээр гэсээр байгаад зөвшөөрүүлдэг юм. Нөгөөх нь галынхаа шидийг ашиглаад мань хуурал. Гэтэ бодлаа зүгээр карпог айлал орчиж байгаа. Жинхэг шинжлээл энд хүн орж ирээгүй юм шиг байна гэж бодож байснаа. Нэг төмөрөл даваа явчихсан байдаг. Мөн энийг авсан залуу саяны хаалтыг тавьсан юм. Ер нь тэгэхээр манай хүнтэй ижил төвшний хүн байгаа юм шүү те. Гэхдээ энэ залуу сэлэмэнтэр аваад байхыг бодвол сэлэмчийн болов анаас. Манай хүн энэ солонгосын жусан үеийн зоосыг аваад өөр нэг нүт шиг сонин юм аваад нөгөө өхнөөс дээрэмцсэн маск хоёроо нийлүүлээд эхэлнэ. Үүгэрч болоогүй нөгөө зоосоо нийлүүлээд дундаас нь ийм нэг нүд гараад ирнэ. Энэ нь үнний мэлмий гэж байх ба бүр зэрэглэлийн эд зүйл байдаг. Энэ чадвар нь болохоор бус тоглогчдын үзүүлэлтийг харж чадах ба тэдний үнэн худал хэлж байгааг мэдэж чадна. Жинхэг үнний мэлмий энэ дэлхий дээр оршдог 5 мэлмий хамгийн шилтгэн энтрэг өшөө 5 мэлмий байдсан байна шүү дээ. Тэгсэн гинет нуугцсан хайгуул та амжилттайгаар бие зэрэглэлийн болон түүнээс доош шүтээнүүдийг нэгтгэж эс болон түүнээс дээш зэрэглэлийн хэрэгслүүдийг бүтээлээгээд бичлэгний ихэнд гарч ирж байсан нөгөө битүү номнууд гарч ирээл нэгтгэл гэдэг онцгой чадварыг эзэмшлээ гэд. Энэ нь одоо жинхёгийн онцгой чадвар нь болж байгаа байхгүй юу? Энэ бүр солиотой чадвар тэхүү. Зэрэглэлт нь бүр хит давсан гэд яг яадаг вэ гэсэн нэг шаардлагыг биелүүлээд бусад хүмүүсийн чадваруудыг хуулбарлан ертөнцийн дурсамж гэд энэ нэг саяны номын сандаа хадгалж болно. Тэгснээ хадгалсан чадваруудаа нэгтгэж илүү өндөр түвшний чадвар бүтээх боломжтой гэж байгаа. Энэ бүр солиотой байгаас ёо. Жинхэг нөгөө өвгөний чадварыг хуулбарлах гэхэд нөхцөл нь болохоор жинхэнэ төрхийг нь гаргаж ирэх гэдэг юм. Тэгэл манай хүнээ ганц цайн чаддаг зүйл чинь хүн урлуулах шүү дээ. Нөгөө ах хүү хурдлаач гэсэн. Одоо наа чадвараа ашиглахаа болж болно. Үннийг хэлэхэд танд энэ чадвараа ашиглах шаардлага байгаагүй юм гиснэ. Карпо гэд хаалгыг нь онгойлгосноо. Албаар манingай одоо өвөөгийн маанаа дуусчихсан байх гэж бодоод өнөөх энэ өвөөгийн хайгаад байгаа газрын зураг дээр нь очиод зүүн царай гаргаснаа жожигоолох гаргаж ирээд өнөөх газрын зургийг шатаагаад эхэлдэг юм.
Тэгсэн нөө үгэн чи болохоор илдэг сайхан айстай багаа тайлал. Жинхэнэ төрхөө харуулаад манай хүн рүү чинь яагаад шатаж байгаа юм бэ? Муу навш би чанга алтнаа. Хити хэсэг болгож тастанда муу хог навш гээл хараад хэлдэг юм. Харин нөгөө систем хүн төрхийг нь гаргаж иргэдэг нөхцөл нь биелэл. Энэ ахын бие зэрэглэлийн галын үндэс гэдэг чадварыг нь хуулаад авдаг юм. Энэ чадварыг нь хадгалах уу энэ төр гэдэг яг л тоглоом шиг. Нөгөө ах уу би чамайг харамсуулна. Хариуч нь барина гэсэн мань хүн бол за бити андуураад агараа гэж өөрийнх нь чадварыг ашигладаг юм. Гэхдээ хав илүүгээр нөгөө ах ч болохоор жинхёгийн болохоор энэ энгийн хүн биш байна. Түүнд бол газрын зураг хэрэггүй юм байна уу? Чи яг хийм бэ гэсэн. Ах уу хэрвээ та цамхаг руу амархан мацмаар байвал миний үгийг анхааралтай сонс гэж хэлээд үзэгдэл солигддог юм. Манай хүн бол явж байгаа бодож байгаа. Нөгөө тэр өвөөд болохоор би тантай дараа холбогдё. Тэр болтол доор байгаа охинтой хамт төвшин ахиж бай гэж хэлсэн байд. Ингээл манийг ая сугны өснөттэй болоотхлоо. Тэгэл хурууныхаа үзүүрээр л хөдөлгөж чадах шатрын хүнүттэй боллоо гэж бодож гисэн ч зам урт байна. Өөртөө хэрэгтэй чадвараа цуглуулахаа нэн тэргүүн тавих хэрэгтэй. Би ганц л хүн юм хойно бүх боломжийг өөртөө аваад байж чадахгүй. Гэхдээ хамгийн чухал зүйлс нь бүгд минийх. Гэхдээ ямар амар шууралтай юм те. Гээл нэг сүртэй юмнууд ярьж байхад гидсэн дуурай явчихдаг юм. Тэгэл манай хүний цайны газар ороод шүл мүл уусан шиг сууж байхад хэсэг бүлэг хүмүүс нэг зүйлийг их нухацтай үзэж байхлаар нь юу юм болоо гэсэн зурагтаар мэдээ гарч байдаг. Энэ мэдэн дээр нь өчигдөр болсон нөгөө музей иргэн талаар ярьж байх ба тэнд өчигдөр 23 хүн амиа алдаа 50-аас олон хүн бэртсэн юм байна л. Хүнд бэртэл авсан хүмүүсийг харвал үгсэн хүний тоо нэмэгдэх хандлагатай байна. Тэгээд энэ солонгост ч болоогүй дэлхийн өнцөг булан бүрийн улсад болж гинэ гэж нүл сенсац болж байдаг. Тэгэл манай хүний хэрхэн тулдаж байгаа бичлэг орж морцсон хүмүүс таниал энэ нөгөө модыг ялдаг залуу байна гэл. Сенсац дээр нэмхэн сенсац дахиад сенсац тэгэхэд нэмхэн сенсац ямар ч бол хэдэн давхарт сенсац болоод байгаа юм зам битг. Мэдээгээр үргэлжлүүлэн гарахдаа засгийн газар сорилтын цамхагийг судалж байгаа ба онцгой чадвараа олсон төрийн ажилтнуудаас гарсан сэргэстийн холбоо гэдэг нэг мөөсгөн байгуулж байгаа юм байна лээ. Дараа нь энэ мэдээнд нь сэргэстийн холбооны толгойлогч гэдэг нэг нөхөр гараад ирнэ. Тэгээл баахан сүртэй юмнууд ярина. Би энэ хэрсэн хүмүүсийг нэгтгэхээр ирсэн. Өөр эн чи төвшнээс чалтгаалаад өөр байх ч гэсэн. Би та бүхэнд хамгийн багтаа 60 сая воныг цалинтай ажил юм байна. 7 дугаар зэрэглэлийн төрийн албан агчийн зэргийг ашиг тус хүртээхэ амлаж байна гэж ярьж байснаа. Бичлэг дээр гарч байгаа хүнд үл хамаарна гэд жинхёгийг яриад байдаг. Хэрвээ та бидэнтэй холбогдвол засгийн газар таныг байж болох бүх талаар дэмжихийг амлаж байна гэдэг. Угаасаа манайг аяыг хүсээд байдаг. Манай хүн хэрвээ царай мараагаа ил гаргасан бол 50 ч гадуур явж чадахгүй шүү дээ. Энэ тэндээс та энд ажиллаач, тэнд ажиллаач, энэ сандлыг хүлээж аваад тэгэл хүн яг дэлхийг аврах гэж хөгжих гэхээр ингээд байвал угаасаа тамтай шүү дээ. Удахгүй сорилтын цавхаг нээтгэхэд цагийн зөв шин цагийг заах мөчөд нээгдэн гэсээр сорилтын цавхаг нээгдэн хүмүүс орж ирэхэд үнэнд хээрийн сайхан байгальтай цэвэр агаартай what the fuck нэрэ би зүгээр зураг харж яа цэвэр агаартай гэн мэдээд байна. За зүгээс цэвэр агаартай л харагдаж байгаа сте бараг л байгалийн үүсгэл нь газар шиг сайхан газар байдаг. Гэхдээ удахгүй жинхэнэ там эхлэн би нүгэ буцаан авах л байх. Сорилтын цамхагт маш олон хүмүүс ороод ирчихсэн байх ба цамхагт орж ирсэн хүн тус бүрд 100 зоос өгч байдаг. Мөн хувийн амжилтаа бичлэг стрим болгон оруулах боломжтой. Мөн 10,000 үзэл тутамд 100 зоос авах боломжтой. Гэхдээ шимтгэлгээ юм нь тоглогчийн зэрэгээс хамаарад өөр байна. Fucking нэг амьдрах гэж үзэл хүн хэдэн зоос авангууд шимтгэлгээд бас юм аваад их. Хүн яг манхваа уншаал чийлрээ байж ах чинь бодит амьдрал санагдуулаад их. Яг амьдрал дээр ингээд арай ядны цалин авлаа гэсэн чинь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал энэ төргээл өгсөн цалингийнхаа талын аваа явчихдаг байхгүй. What the fuck нэр юу вэ? Шал далийн юм руу ороо авчихлаа. Цамхагийн гадна оршин суугаа үзэгчд нэг бичлэгт нэг л үзэл нэмэх боломжтой гэдэг. За юу гэсэн үг вэ гэвэл цамхагийн гадна оршин суугаа хүмүүс хичнээн нэг бичлэгийг олон давтан үзсэн ч гэсэн нэг үзэлтэл нэмнэ. Тэгэхээр дотор нь байгаа хүмүүс нэг бичлэгийг олон дахин давтан үзэхээр олон үзэл юм бах та. За шууд дамжуулалт. Шууд дамжуулалт нь болохоор зөвхөн дараагийн давхар руу орохоос өмнөх боостой тулаанд л хийж болдог. Манайхын энэ бичлэг лайв хоёрч өөрсдөө та нар мэдж байгаа сте тий. Арайч та нар тийм даам биш баха. За бас үйл явдлын үеэр тоглогч нар үзэлтийг мэхэлж байгаад баригдах юм уу? Өөр зөрчил гаргах юм бол зогсон шийдвэрлийг хүлээнэ гэж байдаг. Үзэлтийг мэхлэн гэхээр нөгөө миний яриад байсан цамхаг дотор байгаа хүмүүс нэг бичлэгээ олон давтаж үзэж болохгүй мах та. За мэдгүй. За тэгээд хүмүүс ийш тийшээ гүйлдэж доод зиндааны гарууд бол гоблины агуу энтер орцгоё гээл мөнгө хурдан олоод хөгжиж гээл
Жинхёг бит хоёр шиг дээд зиндааны гарууд бол шаал өөр юм бодож байгаа байхгүй юу? Та нарын майндсет яац юм бэ? Майндсет өгж хаашаа. Тэмүүгээс захиалсан төөгөө гэж. Жинхёг бол 30 доор давхар үрээд үүнээс цааш явж чадахгүй нэ гэж бодож байсан үе бэ. Тийм учраас доод давхраас эхлээд явсан бүх газраараа явсан. Эцэст нь балгаас орон хариултаа олсон юм. Тэр үе Жинхёг өөрийнх нь дүр анханасаа дутагдaltaй байсан гэдгийг ойлгосон юм. Тэр өөрийнхөө хэдэн жил хөгжүүлсэн аккаунта ямар ч хэрэггүй байсан гэдгийг ойлгоод дүрээ устгахыг шийдэн дүрээ устган эхнээс нь эхэлж байсан юм. Жинхёг бит хоёрын бодсон зүйл бол хүн багтай замаар явсан лабиринт орон хөгжих юм. Лабиринт нь болохоор дадалуусын загварч эхэлсэн кретийн төөрдөг зам. Тун төвхтэй зам болоод олон төрлийн өрхөөрөө танигдсан. Манай хүн хаалгыг нэн дотогш ороод энэ газар, энэ үнэр яг өмнөх шигээ байна гэд чинээр өмнө нь тоглоом дээр орж ирж байсан байж иж яаж үнэрийг нь мэдээд байх вэ? Худлаа баагаад их. Гэхдээ Жинхёгийн ард хэсэг бүлэг нөхдүүдээр ч гисэн байх ба нэг охин нь мишээсээр бид мөнгө олох газар хайж байлаа л да. Тэгээд лабиринт нээлттэй байхаар нь хаагтаас өмнө хүрээд ирлээ гэж хэлдэг. Үнэндээ сорилтын цавгааг эхэлснээс хойш түүнийг дагаж байсан байх ба манай хүний лабиринтэд төлхөөргөө нээжлээ. Нэгдүгээр төвчний хүн орж чадж байвал сүртэй зүйл биш байх. Тэр угаасаа эсэргүүцэлгүй олсон зүйлээ хуваалцахгүй байх. Тийм учраас энэ лабиринтыг манай хүний шинэ гэр болгоё гэж бодсон байдаг. Тэгснэ нөгөө охин чинь манай хүнд цуг явъя, хамтрая гэд өөрийгөө танилцуулахад манай хүн өнөөх үнний мэлмий гэдэг чадвараараа бүх зүйлийг нь хараад авна. Энэ охины чадвар нь нэгдэл гэж байх ба нэгдэл нь анх хүнтэй уулзаад хурдан найзууд болж чадна. Бас хүний эргэлзээг арилгаж чадна. Байж манай Жинхёг их чинь нэгтгэл واخгүй, нэгтгэл. Харин энэ охиных болохоор нэгдэл хоёр өөрсдөг аяст. Энэ охины чадварыг хуулбарлах гэсэн боловч түүнтэй 240 цагийг хамт өнгөрүүлсэн байдаг. Гэхдээ 240 цагийн сүүлд Жинхёгоос өөр хинч түүний дэргэд байх ёсгүй. Тэгэхээр бусдын Жинхёг алнаа гэсэн үг. Харин бусад хэдэн ч өөрийгөө найрсгаар танилцуулаад манай хүнч хариуд найрсгаар танилцуулаад манай хүн бодож байгаа. Энэ ойлгомжтой дараа нь миний ардаас хутга шаах гэж байна гээл. Guys би хараал хэлээгүй шүү. Орчуулга дээрээ л шаах гэж орчуулсан байна гэсэн мэн заяа. Нөгөө охин ч манай хүн дээр ирж наалтаал чи цамхагийн хэдгээр давхар хүртэл явж исэн юм гэд нөгөө охин чи чадвараа идэвхжүүлэхэд манай хүнд үйлчлээл нүүр мөр нь улаагаад найрсгаар хандах гэж байхад болоод холдуулдаг юм. Яг энэ чадварын талаар мдээгүй бол ингээд сэрэмжилж чадхааргүй л байлаа. Нөгөө охин лабиринтийн мангасууд юм уу? Онцлог шинж нь юу юм бэ гэсэн. Огт хэцүү бишээ. Энэ лабиринт тодорхой хугацааны дараа хэлбэрээ өөрчилдөг гэж хэлж байхад газар хөдлөн лабиринт хэлбэрээ өөрчилж эхэлсэн. Нөгөө үед арай гэж бяцлуулалгүй бултаал. Лабиринт хэлбэрээ өөрчилж дууссаны дараа нөгөө үед чинь бүгд сандарсан юмнууд гарах гээд гарц олж чаддаг чадвартай охиндоо гарц олоод өгөө. Гялс гарыг гэхэд түүний чадвар сая лабиринт хэлбэрээ өөрчлөхөд идэвхгүй болчихсон гэдэг. Нөгөө нэг охин манай хүн рүү уурлаад лабиринт хэлбэрээ өөрчилдөг гэдгийг эрт хэлэхгүй яасан юм бэ гэж загнахад хөөй гихтэй байна. Би та нарыг намайг даг гэж хэлээгүй сте. Та нар өөрсдөө л ийшээ орж ирсэн. Би та нарыг хүчээр оруулаагүй гэж хэлэхээр нэг нь уурлаад чадвараа идэвхжүүлэхэд нэг модон сэлэм юм уу нэг юу юм нэг саваа гаргаж ирээд манай хүн рүү дайрах гэж байхад нэг сүх нисжирэн ханан зоогдоод нөгөөтхний чинь толгойд асраад газар унаад өгөн. Бусд нь айж сандрахад хажуудлаас нь Минотавр гараад ирхэн тэр. Ингээд л бүх зүйл дууслаа гэж бодоход хэрмөчээд Жинхёг шууд л Минотавр руу ухсах юм. Минотаврын урд ирэхэд Минотавр сүхээ далайн завчин манай хүнч болтох ба мөрөө баг зэрэг шархтуулчихсан байдаг. Мөн систем та нуугдмал үзүүлэлт завсрыг эзэмшлээ гэдэг. Зяк энэ бүр галзуу битүү ногоос тэ. Зяк тэгээд энэ үрээд бичлэг дуусчих. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Peace out.